Завхан аймгийн Отгон Алдархан сумын нутагт орших 750 гаруй км үргэлжлэх Хангаан нурууны мөнх цас ноён өргөл Отгон тэнгэр уул нь далайн түвшнээс дээш 4031 м өргөгдсөн. Үйл манан татан сүндэрлэх мөнх цасан дуулгаад мөсөн залаад хайрах юм. Монгол орны төв хэсэг Хангаан нуруу нь 3 тэрбум жилийн тэртээ Явран галавт анх үүссэн учраас хамгийн эртний уул гэж үздэг. Хангаан нуруунаас бусад Монголын бүх газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайтай залгаа асар их хэмжээний тэнгисийн ёроолоос зарим уулс үүсэж бий болон өргөгцөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далай зэрэг эдгээр далайнууд 200 сая хүрэхтэй гүйтэй жилийн өмнө үүсэж, Гямлай нуруу 30 сая жилийн өмнө үүсэж бий болсныг үзвэл Хангаан нурууны ноён өргөл Отгон тэнгэр богд очирваа хайрхан ертөнцийн улсын анх дахь чимээ үзэж болох талтай гэж судлаачид тайлбарладаг. Отгон тэнгэр хэмээх нэрийг бичгийн мэргэд олон янзаар тайлсан байдаг. Отгон гэдэг нь түрэг хэлний дундийг гэгдэх отхон буюу галын хан, голом цахигч хүү гэсэн үг хэмээн тайлбарладаг байв. Түүнчлэн зарим судлаачид Отгон тэнгэр хэмээх нэрийг тайлбарлахдаа тэнгэр уул хэмээсэн ч байдаг. Гэтэл энэхүү нэр монгол хэлний эртний үгийн сан болон аман зохиолын баримт хэрэглэгдэхүүнийг иш үндэс болгон үзвэл итүүгэн буюу их газар хэмээсэн утгатай байна. Отгон тэнгэр уул нь монголчуудын эртний өвөг дээдсийн тахилгын газар итүүгэн буюу газар их гэсэн нэртэй байгаад уг нэр нь хожим Отгон тэнгэр гэгдэх болжээ. Түүнчлэн Отгон тэнгэр уулыг очирваан бурхны бүрэл ба учраас очирвааны сахиустай гэдэг. Уулын баруун хойд бийд оршдог бага Отгон тэнгэр уулын дөрөв хэмээх газар нь баруун гараа огторгойд мандаа 5 салгаатай очир барьсан лугаа дүртэй. Ар биеийнх нь үргэлжлэл хүрэн орон хэмээх уул зүүн гараа зүрхэндээ зансан байдал төгс. Зүүн урд чигийн цас тан хэмээх нь зүүн хөлөө жисэн янзтай. Баруун бэлтэн чулуу дэрэн хэмээгдэх асга мод нь асаж бадмарсан уул барын арьс нөмөрсөнд онцтой. Өргөл зөмбөрийнхэн зүүн дор өглөө, баруун дор орой галтнаар титэмлэн манддаг нь гал ноцох мэт. Дээрх шинжүүд нь очирваан бурхны төрөх гадаад байдлыг бүрэн хадгалсан учраас очирвааны бүрэл ба очирваан сахиустай хэмээн үздэг. 8 дугаар богж Авзан дам бутагтын зарилгалснаар 1923 онд Отгон тэнгэр уулыг халахын бишрэл түшээгүн цолоор өргөмжилсөн түүхтэй. Цолоор шагнагдсан уулс дэлхийд өөр байдаггүй. Ховор нандин ургамал түмэн бодис ан амьтад байгалийн үсгэлэн нандин бүхний цогц учраас ийм хүндэтгэн харьлуулах хутгийг олжээ. Уулын оргилын мөнх цастай хэсэг нь нийт 13 км ам дөрвөлжин талбай эзэлнэ. Мөнх цас нь далайн түвшнөөс дээш 3752 м-ээс үргэлжилнэ. Отгон тэнгэрийн ар талаас эдрийн гол их авч хойд мөсөн далайн айс авд. Өвөр талаас завхан, буянт гол их авч их нууруудын хотгорын айс авд усаа нийлүүлэн цутгадаг. Энэ уулын орчимд 108 нуур байдгаас хамгийн сонин тогтцтой нуур нь Отгон тэнгэр уулын өөр бэлдэх галт уулын тогоонд үүссэн Бадар хундаг нуур юм а. Уулын ар талд ч мөн Бадар хундаг нуур бий. Иймээс монголчууд Отгон тэнгэр хайрхнаа Бадар аяга барьсан бурхан хэмээн хүндэлдэг. Өвөр Бадар хундаг нуураас Энэтхэгийн ариун ганг мөрөн газар доогуур их авдаг гэж эртний мэргэд айлцсан байдаг. Ар Бадар хундаг нуур нь их уулын ар биенээ орших бөгөөд энэ нуурыг усны ариун тагшин их мотор хэмээн үздэг. Бадар хундаг нуурыг эрт үед мөнгөн имэл хазаартай цагаан мор буюу 9 эрднэр чимсэн алтан мөнгөн мандаагаар дахиж байсан гэдэг. Хожуу үед 50 лангийн мөнгөн юмбуу алт мөнгө шүр сувд зэрэг зүйлээр тахдаг байжээ. Отгон тэнгэр түүний орчмын уулсын ар нь шинсээ огоор бүрхэгдсэн байдгаас гадна их сардгуудын оройд 5 зүйл өнг өнөр сүлэлцэн өнөр анхлын хонин арц Монголд нэн ховордсон тэнгэрийн цэцэг их ван сэмрүү Монгол алтан хундаг ямаан сэрдэг үхэр дэгд үлцэр дэгд
өлчир банддоо, ажиг цэрэн зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Отгон тэнгэр уулын орчинд тарвах элбэг байдаг. Мөн халиу, буг, бор гөрөөс, аргал, хүдэр, гахай, өнөг, чон, буг, ирвэс, янгир зэрэг ан амьтдаас гадна хойлог, ятуу, хур, сойр зэрэг жигүүртэн шувууд олноороо орчин байдаг. Монголчууд эртнээс байгаль дэлхийгээ хайрлан шүтэж, онголон дахиж, дархлан хамгаалж ирсэн уламжлалтай. Тухайлбал 1294 онд гаргасан Монголын Хён улсын хууль цаазын бичигт хан хэнти, богдхан уул, отхон тэнгэр, алтай мөсөр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт улсыг дархан цаазтай болгон тогтоож байжээ. Дээрх баримтаас үзвэл отгон тэнгэр уул нэлээд эрт цагаас дархлагдсан боловч Манжи үед мартагдаж харин тэнгэр тэтгэгчийн 43 дугаар жил буюу 1778 онд их хүрээний сайд Ван Юндэнд орж 2 дугаар богд Лувсан Дамби домын үед Богд хан, Хэнти хан, Отгон тэнгэр, Бүрэн хан, Бат хан зэрэг уулыг дархан цаазтай ариун аглаг уул болгох талаар Манжи хаанд бичиг өргөж байжээ. Ийхүү 1828 онд Манжи хааны зарилгаар Отгон тэнгэр уулыг дархалсан байна. Отгон тэнгэр уулыг дархалснаар жил бүр тайн дахиж байхаар зарлиг гаргаж тийм таксаар иржээ. Монгол орон Манжийн дарлалаас ангижирсны дараа 1911 онд олноор өгөгдсөн Богд хаанд Монгол улсын зарилгаар тогтоосон хууль зүйн бичигт тайх дахих ёсыг хуульчилж төр шашныг хослон баригч 8 дугаар Богд Жавзан дам хааны зарилгаар Отгон тэнгэр уулыг төрийн ёсоор жил бүр тайж байх төрийн зарлиг гарч байжээ. 8 дугаар богд Жавзан дам будагт жанж халсны дараа 1924 оноос төрийн тахилгыг зогсоож буддын шашны ёсоор тахих зан үйлийг алдаг хоног ил далд хийсээр 1930 онд бүр мосон зогссон байна. Богд хааны зарлиг гарснаас хойш 80-ад жилийн дараа буюу 17 дугаар жарны цагаагчин гахай жил буюу 1995 онд Богд хаан уул хан хэнти Отгон тэнгэр уулсыг Монгол даяараа төрийн ёсоор тайж ирсэн уламжлалыг сэргээхийг Монгол улсын ерөнхийлөгч Учир бат 110 дугаар зарилгаараа айлдан сойрхсон билээ. Отгон тэнгэр уулыг тайх ёслолыг 1995 оноос хойш нэрт эрдэмтэн Нямбугийн зөвлөмжийн дагуу боловсруулсан дэг жайгийн дагуу гүйцэтгэж байна. Отгон тэнгэр уулын тэнгэрийг тайхын урд орой нь хан тэнгэрийн 7 бурхан оддыг газарт болгон тахина. Хүн бүр төрсөн өдөр гаргийнхаа од болгонд хүслээ шивнэн өвчин зовлонгүй элэг бүтэн амар тайван амьдрахыг даатгадаг бол өглөөний ургахын улаан нарнаар наранд төв өргснөөр овоо уулаа тахих ажил эхэлдэг байна. Ийхүү уул овоондоо эдээ шүүс өргөн тахилгын номоо альдаж дээрээс ивэгч 99 тэнгэрт хандан Баатар эрд тэнгэрт сум тавьж цагаан өнгийн адууг сэтрэлдэг. Хархныг тахихад овооноос дээш бүсгүй хүн гарах, Бадар хундаг нууран дээр бүсгүй хүн очих, бүсгүй хүн буруу харж цайныхад ээжийг өргөх, Бадар хундаг нууранд цэвэр мөнгнөөс өөр зүйл өргөх, өвс ургамал таслах, гол горхинд сүү цагаан идэ оруулах, эр хүн малгайгүй очих, хувцаа дутуу товчлох, ангинах, мал муулах, хиншүү хэрвс гаргах зэргийг хатуу цэрлэж хоригддог уламжлалтай. Дэлгэн хутагт Жамсран жав 1923 онд Отгон тэнгэр уулыг тайх ёслолд хуран цугларсан олонд хандаж энэ хайрхан бол уул гэхэд хүн гэхэд бурхан юм. Сүсэгтэн олон учирваа хайрхан залбирч чадваас дайн дажин 100 турхан би хийгээд сэтгэлийн нүгэл арилах болно гэсэн бол Жалхан цутагт Дандан базар 1923 онд Отгон тэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолд оролцохдоо Алтан нар цагаан уул хоёрыг хөлөртөл сүү сэржин мөргсөн хүнд үүлийн үр гэж үгээг хэмээжээ. Хаалгын 88 шидэд Наара бончин Пүрүүжов гэгээн эрхсийг тайлгаруулахыг хүсвэл нар сар 7 бурханд сүү өрг. Лус авдгийг тайлгаруулна гэвэл очирваан сэржин мөрг. Энэ хоёр бурхтын дунд хүн зон амгалан амьдарч болно гэжээ.